Өдрийн мэндийг хүргэе. Халахгүй сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бүтээлч уншлага сайн дуршлагтай танилцгаая. Манай сургууль нь 1-р ангийн 37 сурагч, 2-р ангийн 2 бүлгийн 50 сурагч, 3-р ангийн 2 бүлгийн 49 сурагч, 4-р ангийн 2 бүлгийн 47 сурагч, 5-р ангийн 1 бүлгийн 32 суралцагч буюу 1-ээс 5-р анги нийт 216 сурагчид бүтээлч уншлагыг хэрэгжүүлж байна. 1-ээс 5-р ангийн багш нар хуваарийн дагуу багш зохицуулах цагийн хичээлээр бүтээлч уншлагыг зохион байгуулж байна. Бүтээлч уншлага буюу багш зохицуулах цагийн тусгай хөтөлбөрийн дагуу 7 хоног бүр акцийг тооцон ажиллаж байна. 1-р ангийн сурагчдын нас идэвхүйн онцлог тохируулан сурагчид зураг ашиглан үлгэр зохиох аргаар, 2-оос 4-р ангийн сурагчид ойлгон уншия номын аргаар, 5-р ангийн сурагчид монгол хэлний хичээлийн улсын шалгалтын материалыг тус ажиллаж байна. Багш зохицуулах цагаар хэрэгжүүлж буй бүтээлч уншлага үйл ажиллагааны явцаас танилцуулж байна. Бүтээлч уншлага үйл ажиллагааны хүрээнд сурагчдын хийсэн бүтээл харагдаж байна. Бүтээлч уншлагын хүрээнд 1-ээс 5-р ангийн багш нарын боловсруулсан гарын амлагууд. Мөн бид улирал бүр эцэг эх асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр тайлант уншлагыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 1-ээс 2-р ангийн сурагчид 12 сарын 20-ны өдөр, 3-аас 5-р ангийн сурагчид 12 сарын 26-ны өдөр тайлант уншлагатаа оролцох гэж байна. Бүтээлч уншлагын хүрээнд зохион байгуулагдсан тайлант уншлага үйл ажиллагааны үйл явцын зургаас анги удирдсан багш болон эцэг эх асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр бүтээлч уншлагыг зохион байгуулж байна. Сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бүтээлч уншлага сайн дуршлагыг түгээн дэлгэрүүллээ. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.